Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд гэрийн группт ажиллалаа. Гэрийн групп нь хүнсний хувьсгалын хүрээнд бага хүүтэй урт хугацаатай зээл авч талын Монгол гомингийн экспортын үйлдвэрлэлээ ашиглалтанд оруулаад байна. 9 сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногтоо 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчин дээлтэй эрчим хүч, усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал Алтан гэрэл танилцууллаа. Одоо нэг ясандаа одоо нийт хэрэглээний хэдэн хувийг танах үйлдвэрж байгаа гэсэн үг үү? Нийт зах зээлийн дотоодын зах зээлийн бодвол 67%-ийг нь бид нар ханган нийлүүлж байгаа. Экспорт нь гардаг уу? Экспорт нь гаргаж байгаа. Хаашаа гардаг? Одоо экспортод бол Казахстан, Узбекистан тэгээд бүгд судаар улс, Осын холбооны улс гэсэн 5 улс руу бид нар гаргаж байгаа. Үндэсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний хүрээнд гэрийн групп энэ хөдөлгөөнд нэгдээд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өргөтгөлийн ажлыг хийсэн байгаа. За тэгээ үйлдвэрийн хүчин чадлыг бид нэр 2-3 дахин нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл гомингийн хуурай гомингийн үйлдвэрийн өргөтгөлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байгаа. За ингэснээрээ бид нэгдүгээрт л бол яг Монголынхаа зах зээлд бол нийт нийлүүлэлтийг бүрэн хангаж чадж байгаа. Дээрээс нь нэмээд 60 орчим хувийн үйлдвэрлэлийнхаа хүчин чадлыг экспортод зориулж гаргаж байгаа. Дагаад бид нар маш олон шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Хүнсний хувьсгалын дүндээ сүүлийн 2 жилд хүчин чадлаа өргөтгөн гадаадын улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хуваарь энэ тэнцүү харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэнд группийн удирдлагууд талархал илэрхийллээ. Гэрийн групп гадаад зах зээлд хэдийн байр суурь эзэлж талын Монгол брэндээ Хятад, Орос, Турк, Казахстан, Узбекистан, Киргиз улсад нийлүүлж байна. 24 га талбайд үйлдвэр технологийн парк байгуулж 2000 гаруй том жижиг дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг. 6 охин компанитай энэ групп 30 гаруй брендийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. 1200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. 2025 оны хувьд мөн гэрийн групп маань одоо үйлдвэрлэл технологийн, нарийн мэргэжлийн, инженер, технологи одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа залуучуудаа бакалавр одоо ажлаа хийнгээ ажиллангаа одоо бакалаврын хөтөлбөрт хамрагдах энэ боломжийг олгож хөдөө аж ахуйн их сургуультай хамтарсан Dual Education гэдэг хөтөлбөрийг бас хийж хэрэгжүүлээд одоо амжилттай одоо дүнгээ үүссэн байгаа. Ер нь инженер болоход ер нь бол бакалаврын мэргэжил заавалжгүй шаардлагатай гэдэг үүднээс би ер нь бол манай компани намайг сураач хөтөлбөр ер нь бол бүх төлбөр мөнгө төгрөгийг ингээд төлөөд өгье гэдэг. Тэгээд сурч төгсөөд инженер болсон байх хугацаанд хоногт 100 тонны хүчин чадалтай роботсон технологи бүхий бүрэн автомат гомингийн үйлдвэрийн төслийг бүрэн хариуцаж өгсөж дуусгасан байгаа. 2022-оос 2025 онд хүнсний хувьсгалын хүрээнд 2500 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 их найт төгрөгийн урт хугацаатай бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадлаа доотлол нь 2 дахин нэмэгдэн 53 үйлдвэр ашиглалтанд орж хүнсний 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.